Бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргье. YouTube channel-та маань үргэлж цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүддээ тавтай морилгож хэлье. За бичлэгүүд маань танд таалагдж байвал мөн subscribe дарахаа мартваа гэж хэлье. Тэгэхээр тард өдрийн мэрэг маань хамгийн гол нь одоо хүмүүсийн шархалсан сэтгэлийг эдгэх, ангаах, дотоод хүүхдтэй нь холбох, далд ухамсараа ойлгож, танин мэдж ингээд өөрийгөө нээхэд маш гоё гарц гаргалгаа гаргадаг ийм онцлогуд байгаа шүү. За ингээд бүгдээрээ уншлахандаа орцгоё. Тэгээ өнөөдрийн маань сэдв таны амьдралын зорилго юу вэ? Бол зөвхөн одоо танд замчлах зарим нэг зүйлийг сануулгах зорилготой гэдгийг хэлээ. Тэгээд авахгүйхийн ухаанаар уншлагуудыг маань хүлээн авдаг та бүхэндээ бас маш их баярлалаа гэж хэлье. Энэхүү картнаасаа сонголтын картуудаа гаргаж ирцгээе. За эхний карт маань Knight of Cups гэсэн карт маань гарч ирж байна. Энэ дээр нэг хойлоход жоохон асуудал үүсэж байна. За King of Pentacles. Eight of Pentacles гэсэн картууд маань гарч ирлээ. За тэгэхээр нэгтлийнхаа гэрлийг унтраачлаа. Тэгэхгүй бол яг ингээ гэрэл цохоод та бүхэнд маань сайн харагдахгүй байх шиг байна. За эхний карт маань Knight of Cups. За морь унсан, аяг орсон залуу. За дараагийнх нь King of Pentacles гэсэн энэхүү карт маань. За энэ карт маань бол зоос барьсан бас нэгэн ноён сууж байгаа. За энэ бол бас зоостой эмэгтэй энергитэй Nine of Pentacles гэсэн энэхүү гурван карт байна. За тэгэхээр та бүхэн маань энэхүү гурван картнасаа хамгийн их татагдж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. Ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Knight of Cups гэсэн энэхүү романтик залуугийн зургийг сонгожээ. За тэгэхээр бүгдээ ямар ч исэн Oracle картаар уншлага хийх болно. Тэгэхээр энэхүү карт маань Life Purpose буюу яг энэ амьдралын зорилго гэсэн юм Oracle картаа. Дөрөв группийнхний маань энэ амьдралын зорилго мөн тараг төзөр маань танд юуг сануулахыг хүсэж байгаа вэ? За групп 1 Knight of Cups. Justice. За шудраг ёс гэдэг карт маань гарч ирж байна. Spiritual teacher. Wow. Nutrition. Time to decide. Protected. За nice картууд гарч ирлээ. За ямар ч исэн эхний карт маань Justice карт те. Justice карт бол яг тарот дээр одоо шудраг ёсны карт бас те ер нь бол ингээд шудраг ёс гэхээр нийгэмд одоо шудраг ёс тогтоогч одоо шүүгч гэдэг юм уу те нэг тиймэрхүү яг ийм нэг одоо энергитэй ер нь бол надад холбогдох юм шиг санагддаг. За тэгэхээр таны те одоо яг хийж байгаа ажил бусад хүмүүст маш гоё хамгаалагдсан, айдснаас хамгаалагдсан ийм мэдрэмж төрдгөө гэдэг чинь. Тэгэхээр та одоо бусдын те дотоод сэтгэлд маш гоё ийм амар амгаланг өгөх зорилготой. Тухайн хүнийхээ одоо хамтран ажиллаж байгаа хүмүүсийнхээ айгуу тийм дотоод сэтгэлийг мэдэрч тэдэнтэй айгуу тийм коннект хийж тэ ажилдаг айгуу гоё юм балансыг олж ажилдаг ийм хүн байх нэ. Тэгэхээр та одоо үнэхээр л энэ таны одоо энэ хорвоо ертөнцид бусдад тэ гэрэл гэгээг
одоо өгөх зорилготой. Тэ энэ хүн бол одоо ийм хэмжүүр барьсан, хэмжүүрээс нь ийм гэрэл цацарж байгаа хгүй. Тэгэхээр нэг юм бид штэ нэг юм ямарваа нэг юм болохгүй зүйлийг төвчдөг. Тэ ингээд үгүй төвчдөггүй ийм шудраг нэг юм хүмүүс байдаг те. За үнэхээр энэ хүн бол одоо хийх ёстой зүйлийнхаа одоо хийх ёстой ажлаа сайн хийж байгаа. Магадгүй те. За тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн Justice картн дээрээ жоохон тодруулга аваад ингэ яваа те. За Justice картн дээр маань ямар тодруулга өгөх вэ? За Fool карт маань гарч ирж байна. Oops, энэ карт ингэж гарч ирэх юм уу те. За авч. За тэгэхээр те энд бол яг л ер нь бол яг л гэдэг шиг те. За Four of Wands карт маань та яг хүмүүс яг юм гэртэй байгаа юм шиг тухтай маш гоё юм баланстай мэдрэмжийг өгдөг. За та хүмүүсийн айдас түгшүүрийг яг өөрийн мэд мэдэрдэг учраас та хүмүүст те яг ингээд нэг юм өөрөөсөө одоо жишээ нь хүнд ямар нэгэн зүйлийг өгчөөд заавал нэг юм хариу нэхэд идэх хүмүүс байдаг шүү дээ. Би тэр хүнд тийм юм өгсөн учраас тэр надад итгэх ёстой гэдэг ингээ хариу нэхэд идэг. Гэтэл өглөг ч юм уу те өгөөмөр сэтгэл гэдэг бол хизээч тэр хүнээс хариу нэх шаардлагагүй. Яагаад гэвэл зүрх сэтгэлээс гарч байгаа гоё одоо өглөг бол одоо pure буюу нэг тийм fresh маш гоё юм одоо юу гэмдэ нэг юм цэвэр ариун байдаг. За тэгэхээр та бол үнээр л одоо энэ мэдрэмжийг хүмүүст өгдөг маш гоё ингээд хамгаалагдсан мэдрэмж таны хажууд хүмүүс авдаг байх нэ. За тэгэхээр эхнийх бол яг ингээд те та бол үнэхээр шудраг усыг тогтоогч мундаг юм хүн байна. За ер нь бол яг ингээд орчуулах нь болохоор те та анги ямар нэгэн уулзалт семинаруудад те хүмүүс сэтгэл санааны болон ийм эрчмийн хувьд итгэл өгдөг хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр гайхалтай л ямдаа нэгдүгээр группийнх юм бол та ер нь бол таны энерги айгуу тийм хийлинг энерги байна те. За энэ картн дээр маань та бүхэн маань харж байгаа те яг одоо энэ эргэн тойронд нь дандаа нэг юм энергийн символууд байгаад байна те. Энэ бол маш хүчтэй символууд байна. Тэгээд та бол үнэхээр л одоо хорвоо ертөнцид шудраг ёсыг тогтоох гэж хүмүүсийг хамгаалах гэж ер нь бол ирсэн хүн байна. Супрема. За spiritual teacher гэдэг те бүгдээрээ тодруулга авцгаая. За Seven of Swords. За энэ маань яг ямар карт вэ? Ер нь бол маш гоё happy карт байна. Гэхдээ бичигдээгүй байна. За дэлхий карт Wheel of Fortune те Ace of Cups. Вау. За ер нь бол та бол өөрийнхөө энергийг мэддэг хүн байхаа гэж үнэхээр их найдаж байна. За Ace of Cups бол үнэхээр танаас нөгөө миний яриад те бэлгсэн сэтгэл ямар нэг зүйлийг хүнд өгөөд авах сэтгэл байхгүй. Үнэхээр чин сэтгэлээсээ бүх юмыг өгдөг. За Wheel of Fortune бол амьдралын хүрттэй гоё урсаж байна. За дэлхий карт бол те та хүмүүст ер нь бол ингээд маш гоё одоо энергиг өгч чаддаг. За Six of Swords бол болохгүй бүтггүй байгаа зүйлээс өөрийгөө авч явах гэдэг те карт. Гэтэл та хүмүүст одоо энэ гоё энергийг бас өгч чаддаг хүн байна. За маш гоё happiness те энэ бол яг юм нэг өглөгийн карт байгаад байгаас те. Тэгэхээр энэ бол магадгүй одоо миний хувьд бол Ace of Cups та маань маш төстэй. Яг л юм энергийн хувьд маш гоё юм дулаахан те яг юм танаас яг нэг ийм энерги цацардаг. Тэ одоо ингээд нөгөө нэг өрөөнд ороод ирэнгүүт гэдэг шиг те нэг ийм калм дулаан одоо эдгэх энерги танаас гоё цацардаг юм байх нэ. За nutrition те за бас л нэг хийлэгтэй холбоотой энэ хараа юу healing work одоо ийм нэг одоо хоол хийж байгаа эмэгтэй байгаад байгаа хгүй юу. Тэгэхээр та бүр ингээ хоол хийхдээ хүртэл зүрх сэтгэлээсээ хийдэг. Таны хоолыг идсэн хүн магадгүй те маш гоё ингээд одоо
нэг тийм одоо нэг юу гэдэндээ хүн хүний нэг гарын хоол өөр дээр нь хоол бүхэнд тухайн хүний энерги шингэсэн мэт. Тэгэхээр таны хоолыг эзэн хүн үнэхээр их баяр жаргалтай болдгоо л гэж юм хэлээ да. За тэгэхээр өдөр nutrition дээр яг тодруулах карт авчи. За окей, энэс өөр карт аваад явахтэй тий. За lovers карт маань гарч ирж байна. За үнэхээр та бол өглөө эзэн юм тий. Та бол хүмүүсийг үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг хүн байна. За time to decide гэж юм тий. Тэгэхээр өөрийнхөө яг зүрх сэтгэлийн зөв нэг юм хүсэл тэмүүлэлээр үндэслээд шийдвэрээ гаргах ёстой шүү. Ямар нэгэн шийдвэр хийх ёстой гэсэн карт гарч ирж байна. За тэгэхээр энэ картын нэрээ бүгдээрээ тодруулах карт авчи. За Tower карт маань гарч ирж байна. Five of Wands Chariot карт маань. За Five of Cups. За бичигдэг болохоор жоох андуурагдаад байна шүү манайхаа. За тэгэхээр ер нь бол хараа юм. За би бол энэ дээр одоо бол time to decide гэдг нь те өөрийнхөө яг ингээд нэг юм зүрх сэтгэлээр үндэслээд шийдвэрээ гаргаарай гэж. Надад бол түрүүн ингээд нөгөө эхнээсээ ахуулаад яг юм нэг хэлмээр санагдаад зөв маань энд гараад ирвүүл гэж би зүгээр тэгж одоо мэдэрч जैन гэх юм да тийм. Тэгээ юу вэ гэхээр та энэ хороо ертөнцид хүмүүст эдгэх гэж ангаах гэж тэр хүмүүст өглөг өгөх гэж одоо ямар нэгэн зүйлийг одоо тий хүмүүсийг л ингээ бодоод нь штэ тий бүр нь бол та маш их хүмүүсийг боддог. За гэтэл яг энд бол би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр яг энэ зүйл дээр та балансаа заавал хадгалаарай гэж хэлэх гээд байгаа юм. Яг ийм үед хүмүүс яадаг вэ гэхээр өөрийн гарч байгаа энергинээс илүү хэмжээтэй энергийг зарцуулаад ирэхээр өөрийнх чинь энерги рүү орж эхэлдэг шүү. Энерги гэдэг бол хязгаартай байх ёстой. Тэр зүйлийг хүн мэдэрдэг байх ёстой, буюу мэдрэмжтэй байх ёстой тий. Өгөөл байдаг тий. Гэтэл одоо та авах сэтгэлгүй байна гэж хэлж байгаа нь өөрийнхөө энерги рүү битгий л оруулаарай гэдэг л нэг юм санаа шүү. За тэгэхээр энэ дээр бол та яг тэ одоо л шийдвэрээ гаргах хэрэгтэй. Tower карт маань юу вэ гэхээр те үнэхээр ингээд маш удаан жил магадгүй та ингээ өгөө явцсан хизээч хариу нэгч байгаагүй. Гэхдээ та одоо энэ өөрийнхөө энерги рүү ороод байгаа чинь өөрийг чинь маш ихээр одоо ийм шаналгаж байгаа гэсэн үг. Та өөрөө нэг ёсондоо хоосроод байна гэсэн үг шүү. За зүрх сэтгэлийн хувьд шүү. Эд хөрөнгөний хувьд бол биш. Зүрх сэтгэлийн хувьд. Тэгэхээр энэ дээр бол те одоо маш мэдрэмжтэй байх, үгүй гэж хэлж чаддаг байх, зогсоож чаддаг байх ийм л нэг юм мэдрэмж. За тэгэхээр Tower карт маань ийм зүйл. За Chariot бол энэ бол те Five of Wands карт маань айгуу тийм дотоод зөрчил ахгүй. За би те яг л нэг юм энерги одоо яг нэг юм илүү зарцуулалт хийгээд байна уу да гэдэг таны одоогийн бодол. За тэгэхээр та энэ дээр бол яг нөгөө бид нар ярилцдаг те ямар ч зүйл дээр бид нар ярилцдаг баланс гэдээ яриад байгаа те өгөх авах зүйл хэмжээ хязгаартай байх ёстой буюу justice. Магадгүй таны эргэн тойрны хүмүүс та ингээ хүмүүсийг маш гоё эдгээдэг, хийлэн хийдэг учраас тантай ингээд тэ ойрхон байх гэж хүсдэг, таны энергинээс хуваалцах гэж хүсдэг байдал нь магадгүй хэмжээнээсээ хитрэх юм бол таны орон зай энерги буюу хамгаалттай байгаа бүс рүү ч орж байгаа л гэж ойлгож болно. Тэгэхээр тэр зүйл дээр бол маш сайн бодох хэрэгтэй. Тэнцвэрээ олоорой гэдэг ийм сигнал. За та энд Five of Cups буюу те энд бол ядарч байгаа байхгүй юу? За энэ Chariot бол will power те. За энэ үг хэлээд байгаа ч баланс те хар цагаан хоёр. За хүрний зураг энэ те энэ дэр бол тэгэхээр бүх юм тэнцвэртэй гэдгийг та ойлгоорой те. Нөх их одоо ингээд нэг те одоо юу гэдэг нь те
сайн хүн болох гэж бол биш. Яг гэвэл таны өгдөл өөрөө юм өгдөлтэй. Гэхдээ бүх юмн дээр одоо балансаа бариараа өөрийгөө маш сайн мэдрээрэй. Та бол угаасаа protected те хамгаалагдсан шүү. Карьераа өөрчлөхөд бол болохгүй юм байхгүй гэдэг нь одоо та шийдвэрээ гаргах те. За карьер өөрчлөлт гэдэг зүйл дээр бол та одоо яг нөгөө миний хувьд бол энергийн түвшинл яригдах болов гэж би зүгээр эхнээсээ ахуулаад дандаа нэг юм хилэнгийн энерги явцсан учраас хэлээд байна. Тэгэхээр protected гэдэг нь болохоор та өөрийнхөө ажил мэргэжлийг соль гэдэг нь магадгүй та ийм хүмүүст гэрэл гэгээг түгээдэг ийм ажил хийдэг байгаад энерги илүүдл одоо таны энерги рүү хит өсөрч орж та ядарч байгаа бол энэ зүйлээс одоо хэсэгтээ завсарлага авах боломж бол байгаа. Карьер ченж хийхэд бол та ямар ч ийм алдах зүйл байхгүй. Та хамгаалагдсан шүү л гэсэн утга. За тэгтээ protected дээрээ бүгдээрээ картууд авчи. За энэс өөр карт авахгүй. Энэ бол яг нөгөө Ace of Pentacles те. Энэ бол шинэ эхлэл, шинэ боломж байгаа шүү. Орчноо өөрчлөөд үз. Тэ шинэ гоё ийм энергийг ав. Та магадгүй илүүдл энергитэй хүн байж болох ч гэсэн илүү энергитэй хүмүүсээс магадгүй танаас илүү энергитэй хүмүүсээс баг зэргийн энерги авахд болохгүй юм байхгүй гэдэг шиг байгаа орчин чинь танд магадгүй маш удаан хугацаанд явчихсан учраас нэг тийм илүүдл энерги гэдэг чинь өөрөө дотроосоо ингэж нөгөө өөрийгөө энерги үйлдвэрлэдэг. Байгаль дэлхий бас бидэнд энерги өгөн За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд 2 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 2 дугаар группийн хүн маань King of Pentacles буюу маш гоё элбэг дэлбэг баян тансаг энергитэй энэхүү картын сонголтыг хийжээ. За тэгэхээр амьдралын зорилго бол магадгүй та энэ хорвоо ертөнцид өөрийн гэсэн ийм эрх мэдэл мөнгө санхүү ч гэдэг юм үү энэ зүйл дээр маш гоё юм одоо бие даасан гэх юм одоо ямар нэгэн зүйлээс хараад бус өөрийгөө бүтээж чадах. За дээр нь магадгүй та бусдад гоё өгч чаддаг байгаа зүйлээ одоо зарцуулж чаддаг. Байгаа зүйлээсээ та өглөг буюу одоо нөгөө хишиг хүмүүст хүртээж чаддаг. Хүртээх гэж ийм зорилготой ирсэн хүн бас байж болно Тэгэхээр групп нэгийнхэн маань айгүй тийм spiritual буюу яг ийм энергиэсээ хуваалцдаг ийм төрлийн хүмүүс байсан бол та бол эд баялагын эзэн байх нэ. За тэгэхээр эд баялаг гэдэг зүйл бол танд одоо айгүй тийм чухал карьер гэдэг зүйл маш чухал. Та бол хүмүүст одоо яг энэ тэр материалын ертөнц талаасаа та хүмүүст маш гоё юм одоо өглөгийг өгөх магадгүй тийм зорилготой хорвоо ертөнцид ирсэн юм болов гэсэн ийм мэдрэмж төрж байна эхний зургаас бол. За тэгэхээр бүгдээрээ энэхүү анжелсуудаасаа мессежийг авцгаая. За групп 2 King of Pentacles амьдралын зорилго юуг ойлгосоо гэж хүсэж байгаа вэ? 2 дугаар группийн маань Wow, protected хамгаалагдсан гэсэн юм. Angel-ийн карт маань гарч ирж байна. School гэсэн карт маань гарч ирж байна. Travel. Oops. Environmentalist. Энд ер нь аюу тийм сургах гэдэг айгу энерги гарч ирж байна Энэ дараа born to protect, nurture, teach гэж байна За энд бас school гарч ирж байна. Энд бол бас ажиллаа хийж байгаа мөртөө аялж байгаа мөртлөө ажиллаа хийж байгаа юм энерги гарч ирж байна. За last card the nutrition. Окей. За доотлын карт маань speaker гэдэг карт маань гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол айгүй тийм гэд ороод ирлээ. За тэгэхээр King of
Pentacles маань нөгөө аюугаа элбэг дэлбэг карт гэсэндээ тэгэхээр та магадгүй яг энэ хорвоо ертөнцөөс өгчсөн одоо маш гоё юм нэг мөнгө олох те ажил карьер ахих энэ өөрийн одоо алхам явж ирсэн замнал эдгээр зүйлсийг бусадтай хуваалцаж тэдгээрт одоо өөрийнхөө одоо замаар явах тэр боломжийг олгож олон хүнийг тэ ажил карьерийн хувьд өсөлттэй амьдрал нь маш гоё элбэг хангалуун дэлбэгтэй мөнгөөр одоо мөнгө төгрөгтэй ингээд амьдрах тэр боломжийг олгох гэж ирсэн хүн юм аа гэж би бол хэлэх юм байна. Үнэхээр тэ энэ дээр бол карьер гэж гарч ирж байгаа. За энэ дээр бол school одоо ажиллаа хийж байна. За энд бас тэ ер нь бол одоо юу teach гэд байгаа speaker тэ энэ бол ерөөсөө энэ хараа your life purpose. За энэ таны амьдралын зорилго бол бусдад өөрийнхөө олсон амжилтын талаар ер нь бол маш гоё ингээ мэдлэг мэдээлэл өгсөй гэдэг юм бэ шүү. За тэгэхээр магадгүй одоогоор те энэ зүйлээ мдээгүй явж байгаа хүмүүс ахын бол та бусдад ийм зүйлийг өгөх гэж ирсэн хорвоо ертөнцид ирсэн зорилго нь бүтээлч чанар нь байх магадлал нь маш өндөр юм аа. За бүгдээрээ protected дээрээ илүү дэхэрэнгүй картууд авцгаая. Two of Pentacles, Pentacles маань яг юм те энэ хүү King of Pentacles та choice карт байгаа даа. Choice карт гэхээсээ илүү нөгөө зоосон карт маань аваад байгаа тийм. За Hierophant. Hierophant бол одоо сурагчтэй одоо гэгэнтэн бусдад ингээ маш гоё өөрийнхөө мэддэг ур чадвар, мэдлэг бүх зүйлийг хуваалцдаг, тэр бүгдийг сургадаг маш юм ухаалаг хүн байгаа даа. Тэгэхээр энд бол та үнэхээр те өөрийгөө ялан дийлж чадсан энэ хүү одоо Two of Pentacles бол аль нь хамгийн чухал вэ те хүн одоо нөгөө алдаан дээрээ суралцсан гэдэг шиг та бол өөрийнхөө алдаан дээр одоо нөгөө нэг алдаа гаргаагүй хүн бол одоо юу ч хийгээгүй хүн гэдэг лүүдээ те тэрэн шиг ер нь та энэ амжилтанд те өөрөө одоо хүрснийхаа дараа за хүрсэн байж болно. Эсвэл одоо хүрхээ тэмүүлж иж болно. Тэнгүү та хүмүүст юу хэлэх вэ гэхээр өөрийн яг юм амьдралаараа ингээд энэ хэцүү зүйлийг туулаад гიშгээд гараад явсан хүн учраас та энэ зүйл дээр хүмүүсийг алтхаас өмнө сануулах ёстой ийм protected хүн байх нэ. Та бол хүмүүсийг хамгаалах гэж бас те ирсэн өөрийнхөө гаргасан алдаануудыг дахин давтахгүй буюу тэгэхээр нөгөө хүний алдаан дээр суралцдаг хүмүүс хамгийн ухаалаг хүмүүс байдгаа гэд нэг ярьдаг те. Тэгэхээр магадгүй та 1 жил фейлдэх байсан юмыг одоо ингээд бусад хүмүүс 1 жил фейлдэх байсан юмыг та тэр хүмүүст хэлж өгснөрөө тэр хүмүүсийн тэр одоо бүтлгүүдэх замыг аюугай богносгоно гэсэн үг. За school маань яг ямар учиртай вэ? За full карт маань орж ирж байна. Justice шудрагсны карт маань. За strength карт маань тий. За ер нь бол та одоо өөрийнхөө answer-ыг сургуулаас олж авнаа гэсэн юм юу те. Тэгэхээр та магадгүй энд сургуульд одоо ажиллах хэрэгтэй юм уу? Сургуульд ажиллаж ээж маш олон хүнд ийм те одоо өөрийнхөө гоё амжилтанд хүрсэн зүйлийг хуваалцах хэрэгтэй юм уу? Ер нь бол тийм. За энэ бол яг л те nurture, justice бол шудраг усны карт, fool бол те ямар нэг юм бодохгүйгээр ийм хийхтэй ямар нэгэн зүйлийг хийх. За strength card маань бол те яг л ийм хүмүүст те та одоо баланстай энэ хүү гоё зүйлийг өгөх зорилготой. Одоо бүх хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч өөрт байгаа маш олон гоё одоо те мэдлэг ур чадвараа хуваалцах. За ер нь бол энэ зурнаас харсан ч гэсэнтэй энэ хүн ингээд урд нь яг үлгэрийн баатар боловч нэг сүү тавьж байгаа юм шиг боловч те гуйж байгаа юм шиг. Энэ хүн яг ингээ гоё энэ хүнийг ажиллаад энэ хүнд
айгуу гоё ингээд нэг юм зааварлаж байгаа те тэр хүн маш их талархаж байгаа ийм сэтгэл төрсөн ийм гоё карт байгаа. За travel card маань та бол угаасаа л нөө wise те маш гоё ийм одоо элбэг дэлбэг ийм нэг өгдөлтөд төрсөн. Тэр зүйл бол та мэдээж хэрэг гоё одоо хаасайгу аялаад явдаг хүн байх магадлал өндөр. За тэнгүүд одоо аялсан ч та ажиллаа хийгээ явж байгаа нь таны өгдөл юу вэ гэхээр бусдад л ерөөсөө тэ ингээ мэдлэгээ шийдлэх хэвээр цаг хугацаагүй л ер нь мэдлэг шийдлэгдэж байдаг хүн юм уу л гэж. За yes. Three of Pentacles бол тэ бусадтай хамтарч юм хийх гэсэн үг тэ. Тэгэхээр та үнэхээр л бусдтай хамтарч маш гоё юм тэ ийм бусдад үнэхээр одоо юу гэдэг юм сургах, хүмүүжүүлэх одоо бусдад дэм болох, бусдтай хамтарч тэр хүмүүсийг босгох тэ одоо бүтээх ийм л өгдөлтөй хүн байна да. За ер нь бол энэ карт бол үнэхээр та сайн хараад аваарэ. Энэ карт бол яг 2 дугаар группийн ер нь бол уншлагыг бадсан шүү тэ. Three of Pentacles бол тэ энд ингээд нэг найз нь одоо тэ ингээд зураг харсан, нөгөө хоёр найз нь ингээд юм хийгээд тэ. Тэгэхээр ерөөсөө л яг та ерөөсөө л энэ хорвоо ертөнцид хүмүүст үнэхээр л санхүү, карьер тэ өсөлт, хөгжил одоо юу гэдгийг тэр зүйлийг өгөх гэж ирсэн юм байна. За environmentalist гэдэг зүйл вау та дэлхийн ертөнцийн ангел юм аа тий та хүмүүсийг одоо хамгаалах гэж заах гэж тий ирсэн гэж үү шүү дээ ер нь бол бас ингээ яг ер нь бол ингээ байгаль орчин бас хамгаалах тий ийм бас чиглэлээр та ер нь бол бас ажилтдаг хүн байх магадлал өндөр байна. За environmentalist За Empress бол үржил шим тий маш гоё зүйл. За энэ хараа Death card болон Five of Wands card надад бол шууд л тий бид байгаль дэлхий одоо энэ хорвоо ертөнцид байгаа бүх зүйл Pentacles буюу энэ бол энэ яг real амьдрал дээр байгаа бидний одоо эргэн тойронд харагдаад баригдаад байгаа бүх зүйл Pentacles юм а тий. Тэнгүүд хүмүүс магадгүй одоо эргэн тойрон тий байгаль дэлхийгээ хамгаалаагүй хүс болж маш их ингээд байгаль дэлхий маа сүрч байгаа тий. Тэгэхээр энэ хараа энд хүмүүс ингээд ямар нэгэн зүйл ингээд булаацалтаад тий ингээд хоорондоо ингээд тэмцэлтэж байгаа байхгүй. За энд бол яаж юм Death card маань ийм ер нь бол үхэл гэсэн карт шүү дээ. Тэгэхээр байгаль дэлхий маа сүрч тий үхэж байна. Та энэ зүйлийг хамгаалах гэж ирсэн хүн байна. Гайхалтай онцлог болж байна да. За nutrition дээр бол нэг олон юм ярих шаардлагагүй гэж бодож байна. Та угаасаа маш гоё тий ийм одоо зүрх сэтгэлээ гаргаж хоол одоо кулинари хийдэг. Тэр зүйлс бас хүмүүст маш гоё юм энерги өгч чаддаг. За speaker бол бас л мөн тодорхой тий. Speaker бол та эдгээр зүйлсийг миний ихнээс нь сая ярьсан энэ 4 зүйлийг энэ хорвоо ертөнцид түгээх гэж тий ярих гэж бусдад одоо өөрийн явсан маш гоё амжилттай болон одоо алдаатай зүйлүүдийг бүгднийг ингэж ярьж хийлж ойлгуулж тэдгээр хүмүүсийг өөрийнхөө гоё тий амжилтанд хүрсэн амжилтанд хүргэх буюу та ингээ оргил дээр гараад зогссон бусад хүмүүсийн гараа сатгаад дээш нь татаж байгаа л ийм хүн нэг ийм зураг нэг фейс дээр яваад байдсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг л тийм энергитэй энэ хорвоо ертөнцид одоо таны хийж бүтээх зүйлс ийм зүйлсүүд байх нэ. За тэгээ 2 дугаар группийнхан маань маш гоё уншлаг боллоо. Тэгээ өнөөдрийн уншлаг бол надад үнэхээр одоо тийм одоо утга учиртай уншлаг болж байна. Тэгээд гайхалтай гэж хэлье. Ингээд 2 дугаар группийн маань уншлаг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд танд хэрэг болсон байхаа гэж маш их найдаж байна. Баярлалаа, баяртай. Ингээд 3 дугаар группийн маань уншлаг хэлж байна. 3 дугаар группийнхан маань Nine of Pentacles буюу энэ бол маш гоё биеэ даасан мундаг эмэгтэйн энерги байдаг. За энэ картн дээрээ бүгдээрээ 3 дугаар группийнхан маань
энэ амьдралын зорилго танд юу байна? За энэ уншлага маань танд юуг одоо тий ойлгоосоо гэж хүсэж байгаа вэ гэдэг дээрээ Oracle картуудаас хасгая. За эхний карт маань Sensitivity гэдэг карт байна. За хоёрдугаар карт маань Infinite Abundance. За гуравдугаар карт маань Artist. За дөрөвдүгээр карт маань Builder. За last карт маань Freedom. Options гэдэг карт гарч ирж байна. За тэгэхээр өнөөдрийн маань 3 групп бол үнэхээр тасархай юм аа. За таны хувьд болохоор үнэхээр маш торгон мэдрэмжтэй хүн байна. Бүр үнэхээр торгон мэдрэмжтэй. За sensitivity гэж энэхүү карт маань ер нь бол ингээд те одоо High Priestess карттай маань маш төстэй. Та хүмүүсийг өөрийнхөө мэдрэмжээр те ингээд үнэлж дүгнэж чаддаг маш мэдрэмжтэй эмэгтэй. За ер нь бол 3 дугаар группийнхан бол айгүй эмэгтэйлэг нэрэг айгүй ихтэй. За Infinite Abundance бол одоо Empress картны маань сонголттой. Тэгэхээр энэ бол ерөөсөө тасралтгүй эд баялаг, ариун их баялаг гэсэн ийм карт байгаад байгаа хгүй. Тэгэхээр та бол үнэхээр л те нөгөө өгдөл чинь өөрөө энд бол хамгийн гол нь Nine of Pentacles карт маань яг өөрийнхөө одоо өөрийгөө ингээд нэг юм аваад явчих чадварыг эзэмссэн хүмүүс байдаг те. Тэгэхээр та ийм хүн. Та өөрөө маш их биеэ даасан өөртөө итгэлтэй хин нэгэнд ямар нэгэн байдлаар төвөг учруулах дурггүй тэ өөрийнхөө орон зайг ямар вэ гэдгээ хамгаалж чаддаг маш юм үн цэнтэй маш юм мэдрэмж өндөртэй юм мундаг хүн байх нэ. За тэгэхээр та өөрийн бурханлаг амьдралынхаа зорилгод те өөрийгөө бүрэн зориулах үедээ ингээд бурхан таныг саппорт хийж идэг буюу та ямар нэгэн байдлаар одоо тэ ямар ч ажил мэргэжил одоо тэ ингээд нэг юм эрхэлсэн танд хорвоо ертөнц хэрвээ тэр зүйл дээрээ та үнэхээр зүрх сэтгэлээ зориулж чадах юм бол хорвоо ертөнц танд хязгааргүй одоо эд баялаг мөнгө одоо тэ юу гэдэг тэр зүйлийг чинь танд хязгааргүйгээр өгөх боломжтой. За артист гэдэг маань бас л аюу гоё юм нэг детальны юм хийдэг те. Одоо энэ бол ийм нэг зурдаг эсвэл бол яг нэг урлагийн хүмүүс байх магадлал аюу өндөр гэж би хэлнэ энэ дээр. Sensitivity бол те ер нь бол мэдрэмж өндөртэй хүмүүс маань бас гоё урлагийн хүмүүс байдаг. Артист энд орж ирж байна. За builder бол та те ямар нэгэн бас л ийм sense гэж зүйл яригдчих байхгүй. Энэ бол мэдрэмж, sensitivity гэдэг зүйл бол те. Тэгэхээр та ямар нэгэн зүйлийг үнэхээр бүтээх гэж энэ хорвоо ертөнцид бүтээх гэж иржээ. Гайхалтай. За тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр за энэ олон те бидний энэ хорвоо ертөнцид байдаг маш олон гоё гайхамшигт за зүгээр жишээ авъя л да те нэг юм бүтээлүүд байдаг те. За пирамид, гурвалжин за жишээ нь Бээжингийн те тэр цагаан хэрэм гэх жишээ те. Тэгэхээр тэрийг бол ямар нэгэн хүн тархиндаа төсөөлөөд бодоод тэр төсөөллөө энэ хорвоо ертөнцид ингээд бий болгож одоо ингээд одоо хүн төрөлхтөнд ингээд үлдээж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан та ямарваа нэг ингээд харагдах зүйлийг гэхдээ тэр бол маш гоё нарийн мэдрэмж орсон ийм маш гоё бүтээл байх болно гэж би хэлнэ. Юу ч байж болно. Гэхдээ энэ бол та өөрийнхөө дотоод сэтгэлээс уран гарч ирэх тэр бүтээлийг одоо хорвоо ертөнц, дэлхийн ертөнц харж баясах тий ийм өөрийн дотоод мэдрэмжээ гоё тэр зүйлэр чинь таны хийсэн бүтээсэн зүйлийг харж тэгж гоё ингэж нэг ийм sensitivity буюу өөрийн юм нэг нарийн мэдрэмжийг сэргээх гэсэн нэг ийм зорилготой. Тэгэхээр та
гоё зураг зураад те гайхамшигтай гоё том зураг ингээд за том ч жижиг ч ямаагүй зураг зурдаг байж болно. Эсвэл та яг ийм архитект те маш гоё барилга байшин барьдаг байж болно. Та одоо те одоо юу гэдэг маш гоё дуулдагч байж болно те. Ерөөсөө л энэ бүх юм ийм торгон мэдрэмжэн дээр л үндэслэгдэж байна. За тэгэхээр бүгдээрээ sensitivity гэдэг картн дээрээ тодруулга картууд аваад явъя. За sensitivity картн дээр маань тодруулга карт өгнө. За Ten of Swords, Hermit. За энэ дээр ч өөр юм аваад явах те. За энэ бол sensitivity бол Hermit бол яг өөрийн дотгошоогоо өнгөх буюу өөрийнхөө дотоод хүүхэдтэй коннект хийдэг ийм карт байгаа. За энэ бол Ten of Swords буюу та үнэхээр шархалж үзсэн үү тийм те. Танд хорвоо ертөнц энэ мэдрэмжийг өгөхийн тулд таныг бол үнэхээр маш том сорилтонд оруулж байсан байна. Тэгээд ер нь бол одоо ямарваа нэг хүний те ийм нарийн мэдрэмж заавал ямар нэгэн уналтаас ер нь бол үүдэж гарч ирдэг гэж би ер нь бол тэрэнд итгэдэг. За тэгэхээр та яг ийм уналтаас маш ийм мэдрэмж чинь өсөж те ямар нэгэн дуу зохиох дотоод сэтгэлдээ байгаа зүйлийг гадагшлуулахын тулд гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо таны хувьд бол те үнэхээр одоо тэр мэдрэмж бол тэгж гарч иржээ. За Infinite Abundance ямар учиртай карт вэ? За Fool карт гарч ирж байна. Hanged Man. Ace of Wands. За. Ер нь бол ингээд те гацаанаас гарч чадсан тань Hanged Man бол яг ингээд хүлэгдсэн юм дотор ингээд торон дотор ороод ямар ч хөдөлгөөнгүй ингээд болгоо хийсэн байгаа шүү те. Тэгэхээр энэ бол та ийм торон дотроос гарч ирж өөрийнхөө inspire-ыг олж чадсан хүн буюу sensitivity-гээ олж авч чадсан хүн байна. За artist бол би бол яалтчгүй таны яг хорвоо ертөнцид те ямар нэгэн бүтээл хийх ёстой хүн бол та artist юм аа. За энэ зүйлтэйгээ та магадгүй нэлээд тэрсэлсэн байна. Тэ үгүй би ийм юм хийхгүй, би чадахгүй те. Би одоо ийм өвдөлтөд ирээгүй ч гэдэг юм уу те. Нэг жоохон яг хүнийг нөгөө нэг өөрийн яг энэ хорвоо ертөнцид ирсэн зорилго руу нь хорвоо ертөнц ингээд чиглүүлээд тахаар хүн буруу шиг ингээд хазаагаад яваад тахаар өөрийг чинь ингээд сорилтонд оруулцдаг байхгүй. Ямар нэгэн зүйлээр унгаан те чамааг ингээд тэр зүйлийг харах хүртэл чинь одоо ямар нэгэн тийм хэцүү зүйлийг мэдрүүлээд байд шиг санагддаг. Зөв замдаа ороод ирэхээр ингээ урсгал нь маш гоё зөөлөн болоод те тайвшраад ингээд яваад байна. Ер нь бол зөв зам руу ч оруулахын тулд хорвоо ертөнцид танд асуудал илгээд шүү. За тэрийг л манайхан ойлгоод авчтай асуудал илгээн, бэрхшээл илгээн жоохон те ийм нэг хэцүү сэтгэл зүйн хувьд маш хэцүү байгаад байгаа бол би нөгөө ойлгох ёстой юм аа л те энэ хорвоо ертөнцид ирсэн бүтээлч чанараа үүсгэж байгаа учраас л би зовоод байгаа юм шүү дээ. Тэгвэл миний бүтээлч чанар хаана байгаа юм бэ гэдэг миний зорилго юу юм бэ? Намайг тэр зорилго руу ингээд зөв замд минь чиглүүлээд оруулаад өгөөч гэж хорвоо ертөнцөөс гуйна. Ер нь бол би тэр зүйлийг бол мэдэрсэн. Яаж гарах вэ те би яг болохгүй байна. Иннээс яаж гарах вэ гэдэг нэг тийм ертөнц байдаг шүү манайхаа. Тэгэхээр зөв замаа олохыг маш их гоё хичээж амьдарч байгаарэ. Тэгээ хорвоо ертөнцтэйгөө маш гоё коннект хийж ярилцаж те хамгийн гол нь л зөв зам руу ороход минь л тусал гэж л туслаарэ гэж одоо тий гуйна л гэсэн. За builder бол бараг асуух шаардлага байна уу да. За ер нь бол та энэ зам руу орох гэж бол үнэхээр л чаленжтай замыг туулжээ. Тэгээд таныг одоо зөв замаа олж те үнэхээр ингээд юуны төлөө төрсөн бэ гэдэг зүйлээ олж чадчихаа гэдэгт бол маш их итгэлтэй байна. Дандаа ингээд яг инфо картнуудын маань доор үнэхээр ийм сэтгэл санааны шарахтай ийм асуудал, зовлон, бэрхшээл, төөрөгдөл, айдас маш их юм зүйл гарч ирж байна. Тэгээд та хэрвээ одоо ойлгоогүй явж байгаа бол жоохон тэ өнөөдрийн маань уншлагыг маш сайн сонсоод ингээд ойлгохыг л хичээгээрэй. Тэгэхээр таныг бол би хүчлээгүй авах гэхийн ухаанаар хандна. За freedom. За freedom бол тэ эрхчлөө штэ. За
чи ямар ч сонголт хийсэн те энэ бол чиний одоо эрхчлөө юм аа гэж шүү дээ. Тэгэхээр та энэ зүйл дээр бол өстой өөрийнхөө мэдрэмжээр өөрийнхөө сонголтоор одоо юу ч хийж үтээж болох нь гэж би л хэлнэ. Яа тэгэхээр та тэ одоо би одоо зөвхөн дуулах гэж ирсэн юм ах та. Би одоо зөвхөн одоо тийм зураг зурах гэж ирсэн юм ах та. Би одоо ингэж байшин бариад л яваад ах юм бах та. Бол биш. Энэ бол таны дотоод өөрийн чинь сөүл тэ таны дотоод ертөнц өөрөө сонгох эрхтэй юм сонголт юм байна гэж хэлнэ. За тэгэхээр та бол үнэхээр гайхамшигтай бүтээгч хүү юм аа. Тэгээд энэ хүрээд 3 дугаар группийн маань уншлага их өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд маань хэрэг болсон байх гэж найдаж байна. Ингээд уншлагаа дуусгаж байна. Баярлалаа. Баяртай.